Яа сая эхний гарсан шар тусын хамж аваад ийм тос гарсан байна. Тэгээд нөгөө сахартай уусамлаа, ятгангийн уусамлаа хийгээд ингээд дахиад буцлагч байна. Дахиад шар тус ялгарч гарч ирнэ. За тэр цай хийдгийг бол манай ээж болохоор тосоо хайлуулахаас өмнө хариулын тавганда эхлээд цайгаа хийдэг байсан. Би бас учрыг нь олдгоо. Төлөхгүй гэж тэгж хийдэг юм болов уу гэж бодсон чинь. Үгүй энэ шар тосоо сайн ялгаруулахын тулд гурил хийсэн учраас гурил цөрмөө сайн барьцалтуулж шар тосыг ялгаж авахын тулд ийм шингэн цай баг зэрэг хийдэг юм байна лээ. Тэгээд сая шингэн цайгаа хийгээд ингээд буцлагч байна. Дахиад шар тос ялгарч гарч байна. Том хүмүүс идэх бол цай хэлгүүгээр эхний шар тусын ялгарнгууд нь аваад үлдсэн дээр нь үзмээ хийгээд сахараа хийгээд тэгээд идэж болно. Хүүхдүүдэд бол арай л хурцлах баг. За ингээд ийм сайхан шар тус ялгараад гараад ирлээ. Саяны шар тус ялгаад авчлаа. Өнөр бол үнэн тансаг байна. За үзмээ цэвэрлсэн үзмээ хийчихье. За үзмээ за одоо жоохон буцалгаад тэгэл гаргаад тахад тайлмаг бэлэн. Сайхан хайлмал маань бэлэн боллоо. Элдв янзын тос хэрглэж яхаар энэ шар тосоо ингэж өөртөө гаргаж аваад хоол хүнсэндээ хэрэглэх юм бол Монгол хүний биед хамгийн зөвхөмжтэй, шингэц сайтай, олон талын ач холбогдолтой. За нөгөө жингээ барих сонирхолтой хүмүүст бол бүр зөвхөмжтэй. Ийм жинхэнэ органик эко бүтээгдэхүүн байгаа шүү манайхаа. Тамав шүү модын маань ашиг шүү. Мундаг их шүү дээ. Зя ингээд ийм их шар тус ялгарлаа. Яа жоохон буцалгаад гурил хийсэн болохоор гурилаа болтол буцалгах хэрэгтэй. Зөөлөн галаар хийж байгаа учраас түлэгдэхгүй гал нь ихтэх юм бол түлэгдээд жоохон амт чанарт нөлөөлнө. Би бол энэ плетний эхлээд хайлуулахдаа 4 дээр хайлуулж байгаад одоо бол 2 дээр ерөөхдөө шар тусаа гаргаад хайлмаг хийгээд авчлаа. Өнөр бол үнэн тасархай.
Настай уншиж байна. Сянет. Өрөм шардсан. Өөрийнхөө гаргаад тавлаа. За баярлалаа та бүхэн.